Хортой харилцаа гэж юу вэ? Хортой харилцаа гэдэг нь таны сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, аюулгүй байдалд сүргээр нөлөөлдөг, тогтмол стресс, айдас, дарамт үүсгдэг, харилцаа биш харин хяналт давамгайлдаг, сэтгэл зүйн тоглоом болж хувирсан нөхцөл байдал юм. Хортой харилцаа нь хүний сэтгэл санаа, өөртөө итгэх итгэл, цаашлаад бие махбодын эрүүл мэндэд хүртэл халддаг. Хортой харилцааны үл үзэгдэх шинжүүд. Ихэнх хүмүүс хортой харилцааг зөвхөн зодоон цохион илт хэрүүл гэж боддог. Гэвч хамгийн аюултай нь идэвхгүй түрэмгийлэл, хошигнолоор халахвчилсан доромжлол, чийч жаахан махлаад байна уу да, тоглосон юмаа битгий юм эмзэг бай гэх мэт. Энэ нь таны өөртөө итгэх итгэлийг алгуур мэрдэг. Тэгвэл та хортой харилцаанд байгаагаа хэрхэн таних вэ? Шинж тэмдгүүд нь яаж илэрдэг вэ? Сэтгэл судлаач Лилиан Гласс анх 1995 онд Toxic People номонд энэ эрхшлийг тодорхойлсон байдаг. Үндсэн шинж тэмдгүүдийг дараах байдлаар ангилж болно. Эхний шинж тэмдэг нь сэтгэл санааны туйлдал. Хортой харилцааны хамгийн эхний шинж бол та тэр хүнтэй хамт байхдаа эсвэл уулзахын өмнө маш их ядарч эрч хүчгүй болох явдал юм. Та ажлаа тараад гэртээ харахтаа баяртай байхын оронд өнөөдөр юунаас болж хэрүүл гарах бол гэж төгшинэ. Journal of Social хэвлэгдсэн судалгаагаар сөрөг харилцаа нь хүний кортизол буюу стрессийн даврыг тогтмол өндөр байлгаж дархлааг сулруулдаг болохыг тогтоосон байдаг. Хоёрдугаар шинж тэмдэг нь хяналт ба мөрдөлт. Нөгөө хүн таны хаана байгаа, хинтээ уулзаж байгаа, юу өмсөхийг хүртэл хянахыг оролддог. Чи яагаад тэр наазуудтайгаа уулзаад байгаа юм? Надаас илүү тэд нар чинь чухал юм уу гэх мэтээр буруутай мэдрэмж төрүүлж бусдаас тусгаарлах гэж оролддог. 3 дахь шинж нь gaslighting. Энэ бол сэтгэл зүйн хамгийн аюултай хүчирхийлэл юм. Таныг өөртөө ой санамжиндаа, мэдрэмжиндээ бодит байдалд хүртэл эргэлзүүлж эхэлнэ. Gaslighting буюу гэрлийн туршилт нь gaslight хэмээх жүжигээс үүдэлтэй. Жүжигдэр нөхөр нь гэрийнхээ хийн гэрлийг аажмаар бүдгэрүүлээд эхнэрээ гэрэл бүдгэрч байна гэхэд нь үгүй чиний нүдэл буруу харж байна. Чи галзуураад байна гэж итгүүлдэг. Харилцаан дээр хамтрагчтай нь таны бодит байдлыг үгүйсгдэг. Би хизээш тэгж хэлээгүй. Чи хэтэрхий эмзэг байна. Чи л бүхнийг зохиож бодоод байна гэх мэтээр аажмаар таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийднэ. Эцэст нь та өөрийнхөө зөв бурууг ялгахаа байлдаг. Таны гомдоосон үйлдэл хийчгээд би тэгээгүй, чи өөрөө төсөөлөд байна. Чи дэндүү эмзэг юм гэх мэтээр бодит байдлыг үргэлж үгүйсгэх гэж оролдоно. Эцсийн түндээ та би үнэхээр буруу бодоод байгаа юм болов уу гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Дараагийн шинж нь үргэлж бусдыг буруутгадаг. Хортой хүн хизээч хариуцлага хүлээдэггүй. Бүх асуудалд таныг эсвэл гадны нөлөөг эсвэл нийгмийг буруутгана. Тэд араар тавьчихад чи надад анхаарал тавиагүй болохоор би тэгсэн гэж тайлбарлах. Тэгвэл хортой харьцаанд мөчлөг гэж байдаг. Судлаач Ленар Волкерийн тодорхойлсон хүчирхийллийн мөчлөг нь яагаад хүмүүс хортой харилцаанаас гарч чаддаггүйг тайлбарладаг. Эхний мөчлөг нь хурцдмал байдал. Жижиг маргаанууд гарч та үргэлж санаа зовсон байдалтай өндөгний хасан дээр алхаж байгаа мэт түгшиж амьдрна. Хоёр дахь нь дэлбэрэлт. Хүчтэй хэрүүл доромжлол эсвэл бие махбодын халдлага гарна. Үүний дараа бас сарын үе. Тэр уучлалт гуйж бэлэг авч өгнө. Би дахиж хизээж тэгээхгүй. Чимэл байхгүй бол би өхнө гэж амлана. Энэ үед та итгэж харилцаагаа үргэлжлүүлдэг. Сүүлийн мөчлөг нь тайван байх. Бүх зүйл зүгээр мэд байх боловч удалгүй дахиад хурцдмал байдал эхэлнэ. Хортой харилцаанаас гарч чаддаггүй сэтгэл зүйг олон эрдэмтэд туршилтаар тайлбарласан байдаг. Нэг жишээг танд хүргэхэд Скиннерийн хайрцаг ба тогтмол бус урамшууллын туршилт. Энэ бол хортой харилцаанаас яагаад салж чаддаггүй хамгийн гол шалтгаан юм. Сэтгэл судлаач B.F. Skinner нэгэн туршилт хийсэн. Тэрээр тагтаанд товчлуур тарах бүрт хоол өгдөг байв. Дараа нь тэр хоолыг нь огт өгөхөө болсон чинь тагтаа удалгүй товчлуур дарахаа болжээ. Харин хамгийн сонирхолтой нь товчлуурыг дарах үед заримдаа хоол өгч, заримдаа өгөхгүй тогтмол бус байдал бий болгох үед тагтаа хоол гарах найдвартын зогсолтгүй товчлуурыг дарсаар байсан юм. Харилцаан дээр таны хамтрагч заримдаа маш халамжтай төгс хүн болж, заримдаа маш хүйтэн
түрэмгий болдог. Та нөгөө сайхан үе төгс хүнийг эрэлхийлэн дахин ирнэ гэж найдаад хортой үйлдэлийг нь төвчсээр байдаг. Дараагийн тайлбар нь сэтгэл зүйн зардлын хавх. Энэ нь хүн нэгэнд зарцуулсан цаг хугацаа сэтгэл хөдлөлөө гарч болохгүй тулд ирээдүйд илүү их хохирол амсгахыг зөвшөөрдөг үзэгдэл юм. Жишээ нь та маш муу кино үзэж байлаа гэж бодъё. Хэдийгээр кино танд таалагдахгүй байлаач би аль хэдийн нэг цаг үзчихлээ. Одоо дуусгачихъя гэж боддог. Энэ бол хавх. Харилцаан дээр бид 5 жил хамт байжглаа. Би түүнд маш их сэтгэл гаргасан гэж бодсоор хортой орчин үлцээр л байдаг. Тэгвэл хортой харилцаанаас хэрхэн алхамаар гарах вэ? Хортой харилцаанаас гарах нь зөвхөн баяртай гэж хэлээд орхиод явахаас хамаагүй хэцүү зүйл. Үүнд сэтгэл зүйн болон практик бэлтгэл шаардна. Хамгийн эхний алхам бол бодит байдлыг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол хамгийн хэцүү алхам. Тэр хүнийг өөрчлөгдөнө гэж хүлээхээ зогсоох хэрэгтэй. Тэр уг нь сайн хүн зүгээр л заримдаа л гэсэн өөрийгөө хурах бодлоо бүгдийг нь хай. Хоёрдугаар алхам саарл чулуун арга. Хэрв та шууд салж чадахгүй байгаа бол энэ аргыг хэрэглээрэй. Тэр хүний хэрүүл өдөө хатгалаад ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэхгүй. Яг л зам дээр хэвтэж байгаа саарл чулуу шиг сонирхолгүй нэгэн бол. Хортой хүмүүс таны уурлах, уйдлах сэтгэл хөдлөлөөр хоолдог. Та сонирхолгүй болох тусам тэд өөрсдөө холдож эхэлдэг. 3-дугаарх нь дэмжлэгийн сүлжээ үүсэг. Хортой хүмүүс таныг өөрийн иргэшээлтэй байлгахын тулд үргэлж ганцаардуулахыг хичээдэг. Тиймээс гэр бүл, найз нөхөдтэйгээ холбоогоо сэргээ. Сэтгэл зүйчэд ханд. Хэрвээ санхүүгийн хараат бол баг багаар хадгаламж үүсэж эхэл. Бас нэг алхам нь баримтжуулалт. Хэрв бие мах бодийн болон сэтгэл зүйн дарамт үзүүлдэг бол зурвас, бичлэг зэргийг найдвартай газар хадгал. Энэ нь ирээдүйд хуулийн хамгаалалт авахд тань хэрэг болно. 5-дугаар алхам нь no contact буюу холбоогоо бүрэн тасал. Харилцаагаа таслсны дараа тэр хүнийг бүх сувгаар блок хийх хэрэгтэй. Сошиал медиа, гар утас гэх мэтлэн. Яагаад гэвэл хортой хүн таныг буцааж авахын тулд бал сарын үеийн шигээ маш ийдэг болж үжиглэнэ. Үүнийг сэтгэл судлал hovering буюу тоос соргичиг буцааж сорох гэж нэрлэдэг. Дараагийн алхам нь ирээдүйн өөртөө загтал бичээрэй. Таныг бал сарын үедээ хуурдаад буцаад очих гэж байхад чинь сануулах загтлыг өөртөө бичээрэй. Тэр таныг яаж доромжилсан, та ямар их өвдөлт мэдэрч байснаа маш тодорхой нэгэнгүй бичиж үлдээ. Дарангуйлагчаас амжилттай салж чадсан бол дараагийн алхам нь шинэ эхлэл буюу өөрийгөө эдгэх алхам. Харилцаанаас гарсны дараа та маш их хоосон орон зай, магадгүй санах мэдрэмжийг авна. Гэхдээ энэ бол түр зүрийнх. Энэ нь тэр хүний хайрласандаа биш, харин таны тарих түгшүүр тайвширлын донтолт буюу траума бонд үүсгэсэнтэй холбоотой. Тиймээс өөрийнхөө хоббиг эргэн олж нэ, бяцалгах хий, өөртөө цаг гаргах. Сэтгэл зүйчд хандах нь таныг яагаад ийм харилцаанд орсон бэ гэдгийг ойлгож, дараагийн удаа эрүүл харилцааг сонгоход туслана. Өөрийгөө олоорой. Тэр хүний хэлсэн чи хинч биш, чи надаас өөр хүнгүй гэдэг үгс бол бүгд хий хоосон. Ердөө л таныг хянах гэсэн тактик байсан гэдгийг ухаараарай. Бичлэгний төгсгөлд нэгэн баримт дурдъя. Бид яагаад дарангуйлагчид татагддаг вэ? Та яагаад ийм хүнийг сонгосон юм бол гэж өөрийгөө буруутгаж магадгүй. Гэвч үүнд сэтгэл зүйн маш сонирхолтой тайлбар бий. Эхнийх нь интермитент баталгаа. Энэ бол мөрийтэй тоглоомын машины зарчим юм. Тэр хүн үргэлж муу байдаггүй. Заримдаа маш халамжтай, сайн байдаг. Тэр хаяа ирэх сайхан мэдрэмжийг хүлээх тусам дархинд дофамин маш хүчтэй ялгарч таныг тухайн харилцаанд донтуулдаг. Хоёрдугаарх нь trauma bond. Хүчирхийлэл болон халамж ээлжлэх үед хохирогчийн тархинд окситоцин буюу хайрын давар болон кортизол буюу стрессийн давар хойлолдож энэ хүн надад хэрэгтэй гэсэн ташаа мэдээллийг тархинд бүрэн суулгасан байдаг.